Guys, шинэ бичлэгтэй тавтай морил. Тэгээд өнөөдөр би нэг хүүхдтэйгээ хамт миний нэг өдөр тийм бичлэг хийж үзэх гэж байна. Хүүхдтэй болохоор юм бичлэг хийх юм амар их байдаг болохоор бичлэгээ дунд мартчих магадгүй бах. Хай 6 өнгөрч хат манай хүүхэд зэрсэн баггүй юу? Яа. Бараг өсмөс ширэлцсэн. Тэгээд хүүхүүлээд памперсын солиод хэрэгжүүлээд тий одоо 7:20 болж байна. Одоохондоо унтаагүй юм унтах галах шиг байна. Ямар ч гэсэн орон дээр нэвцсэн байгаа. Тэр оронд би гэлсэн яа үсээ самнат. Тэгээд 4 цаг ингээд тасралтгүй унтцсан болохоор миний нойрч гисэн аюу бас гайгүй байна. Өмнө нөгөө нэг цаг тутам цэрэгдээсэн баггүй юу? Тэр үед бүр амар хэцүүсэн. За ямар ч гэсэн үсээ нэг юм боож авлаа. За одоо тэг гэр орны гэрээ цэвэрлэн ч гэжтэй энэ хоёрын янзлал тэгээд илэрхгүй байвал болоо. Жоо хоор дээрээ янзлаа тий. Нэрээ би ийм гоё цэцэг байсан шүү дээ. Би яг өмнөх жиндээ бол очиаг байгаа. Одоо би 53 юм уу 54-ийн хооронд хэлбэлцэж байгаа байхгүй юу. Гэтэ би яг жирэмсэн болохоос өмнө угаасаа амар таргалаад яг 52-тэй байсан байхгүй юу. Тэгээд 60 кг хүртэл нэмээд заяа жирэмсэн үедээ би төрөөд хасаад 53 юм уу 54 2-ын хооронд хэлбэлцээд байгаа байхгүй юу. Энд ингээд гиз ингээд гар дээр тиймэлээ яг энэ гиз одоо яаж хасна вэ? Тэгээд ямар ч би нэг юм өмнө фитнес явдаг байхдаа өмсдөг байсан юм юугаа өмссөн. Энэ ингээд бэрээд айгуу сайн бэрдэг байхгүй юу. Тэгээд гизний даруулга зөөхөөс жоох ядаргаатай санагдаад тэнийг өмсөд байгаа. Жирэмснээс өмнөх чи маань 52 байсан ч гэсэн би ер нь 48 кг болмоор байна. Хөвхөлж байгаа үед амар хөлстэй юм бэлээ. Тэгэл өлсөөл юу юм чи ингээ хаях. Тэгээд одоо яг 54 кг. Тэгээд 48 болохын тулд би хэдийг хасах хэрэгтэй вэ гэвэл 6 кг хасах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгээд чадвал хасаалж чадахгүй л тэгэл. Тэгэхээр ер нь бол хасвал сайн л та. Тэгээд одоо хамтдаа миний орыг янзалцгаа. Уг нэг гэгээ орцсон байгаа байхгүй юу. Гэтэ би буцаж унтмаар байгаа учраас хөшгөө хаалт өргөчий. Манай хүүхд унтах гал. Нэр манай хүүхдэд ууж хөхгөөд сурах гад. Тэд эхний өдрөө ингээд айгу хөөрхөн хөгчээсэн. Тэгээ дараачаас нь мэдээд сүү гардгуу зүйл гэдгийг мэдээд мэдсэн яасан хөхөө хэлсэн. Энэ ингээд сүү халаагч заяа айгу амар. Уужийн ингэж хийгээл сүүг нь халаачдаг. Саасан сүүгээ. Тэгтээ одоо надад тийм саах мах илүүтэй гарсан сүү байхгүй байгаа. Яг л хүүхдээ хөхүүлэл яг таардаг болсон билээ. Анх нөгөө нэг хүүхэд амар жоох уудын штэ. Жоох үедээ тэр үед амар сүтээ заяа би хэлбэр баг хүрхч дөөрөн хөлдөөсөн сүү байсан юм аа. Энэ нус сурагч байна. Хаяа хамрын битүү юм шиг санагдахаар нусын суртын. Гэтэ өглөөний 7 цагт ингээ яваад идэггүй шүү. За энэ өрөөгөө ингээ хэлт янзалсан болчлоо. За тэгээд одоо нүрээ угаачвал буцаа нойр өрхөө болчих байх та. Зүр унти. Ууг нь гараа ингэж хажуудаа авч унтах айгүй дуртай л та. Даанч гарнаасаа зөчөөд идэх болохоос. Биш. Үлгийдгүй яах вэ? Үлгийдвэл яг сэрээд буцаа унтахгүй юм шиг санагдах юм. Буцаад миний нойр хүрхгүй юм шиг санагдах юм. Яа, яцаж байгаа юм. Хүүхдээ зочоосоор хатуусгал. За тэгээд зочоос дээр нэмсэн нэмээд үлгийдчих. Шууд үлгийдлээ шүү би чам хүчээр үлгийдлээ шүү. Хөлөг мөлөө тийм хэлэхгүй л хүчээр үлгийднөө чамайг. За ингэж байгаад гарын гэлс доор байгаад ирнэ гэлс ингэж ороож авнаа. Гэлс ороож авна шүү. За амжилттай. За ингэж чадаад тийж гэлс үлгийдэн зөө. За тэнийг имэрхүү. Тэс одоо би ч гэсэн унтъя. Тэгэхгүй бол шүн нойргоо бүр би галзуурах хаа яг. За тэгээ одоо 7:40 сулж ийн. Тэгээ хүүхэд сэртэл ямар шиг сунтна нэг 2 юм уу 3 цаг унтчих гэж бодож байна. За тэгээд сэрээд болцъё. За манай амар гоё мэдээтэй би энэ семестр 70% унтдаг авсан байна. Тэгээд 4,659,000 вон төлөх байсан байхгүй юу. Тэгээд хөнгөлөөд 3,261,000 вон төлнө. Үгүй 3,261,000 вон хөнгөлөөд
сая 400 мянган вон төлөх юм байна. Ямар баяртай нөө. Гэтэ өмнөх семестр надад амар хамгийн хэцүүс байхгүй юу? Жирэмсэн тэг хичээлдээ явах. Тэг ашгүй дүнгээ гайгүй гаргаад тэтгэлэг ч гэсэн гайгүй авчихлаа. Одоо нөгөө манай нэг залуу ганцаараа ажиллаад тэг ганцаараа ингээ 2 өдрийн сургалтын төлбөр төлөх байхгүй юу? Өөрийнхөө минийхийг тэгээд би ядаж 50% ч гэсэн тэтгэлэг авчаасаа хүсчихсэн тэг ашгүй тэтгэлэг авсан байна. Ашгүй тэг. Хүүхд маань унтж гин. Тэгээд унтж байгаа уран гэлс нэг юм идээд амар утгай. Туртай ингээд орё бичнэ гэж. Би тэнийг юм амар сайн ойлгож авлаа. Тэгээ хүүхэд заяа өвдөө зөөртэй байвал амар хэцүү юм. Хэрвээ өвдөхгүй зөөргүй байх юм бол ингээд 50 унтаад тэгэл мөм идэл ер нь унтаал тэгээ сэрүүн байх үедээ сэрүүн байждаг. Тэгэхгүй тэгээд нөгөө чихэр натгаад эсвэл гизэн дүүрээд ч юм уу тийм байх юм бол ингээд уйлаа л гэдэг заяа. Манай хүүхэд яг тэгсэн. Тэг би бүр ингээд шантармаар санагдаад ганцаараа ядчихэл тэгээд яасан мэдэгдэхгүй би яагаад тааг мэдэхгүй тэгэл уйлаа заяа мөө мэдчих хата хүртэл уйлаа ёо. Саяхан нэг 3-4 хоногийн өмнө амар уйлаад шүн заяа. Шүн чигтэй нэг оройны нэг 7-аас ахуулаад шөнийн 3 хүртэл бүр ингээд тасралтгүй уйлсан заяа. Тэгээ мөө өгөхөд л нэг зүгээр гайгүй тайвшраа заяа. Тэгээ чи би ч яг мөө хөвүүлж чадахгүй байгаа штэ. Яагаад гэвэл тэр хүч ингээд байг мөө хөсөөд байгаа байхгүй юу. Тэгэл уйлаад тэгэд би бүр яац юм болоо гэж гизэн би бүр 3-4 удаа ингэ шар тосоор ингэ тосолсон би боддоо. Хөхүүлэл тослоод тэг мөө мөгөх тосон тэр хүүхдийн гизэн ингэ дөрөөд байгаа байхгүй юу. Мөө өгөхгүй юм уйлаад. Тэгээ уйлаад ангууд нэг энэ байр чин хажуу авиргаа ялгаа сонсон штэ. Ээж рүү залгаад шөнийн 12 болж байгаад би бүр үнэхээр шантарсан. Би бүр ингэ өөрөө уйлаад надад амар хэцээсэхгүй. Тэгээ ээж рүү залгаад ёо ингэ уйлаа болохгүй яах юм гэсэн чи ээж наа чи ингэ чихэр натаад байгаа юм шүү. Чихэн дээр нь дараад үзтээ тэгвэл улам уйлж ивэл ингээд чихэр натгаж байгаа гэсэн үг ээ заяа. Тэгээ би чихэр натгаад үзсэн чинь нэрээ бүр амар чарлаа уйлаа заа. Тэгээ мөө мөхч явах хүртэл өдөр нь ингээд амар уйлсан байхгүй юу? Чихэр натгаж байгаа хүүхдийг тэгж мэддэг нэ. Тэгээ ашгүй нэг юм ээж ачаар чихэр натгаж байгааг мэдэж авсан. Яах вэ маах уу гэд тэгсэн чи ээж ингээд чихэнд нь сүүгээ тусаадаг гэд. Тэгээ би бүр хиндэ юу яриад байгаа юм бэ? Юун сүү тусаах масаа нүд дээр үеийн арга баг ажиллах юм болов яах вэ гэж бодвол тэгээ яалчгүй уйлаадсан болохоор би чихэнд ингээд сүүгээ тусаасан л та. Эхэндээ гайг болж байгаа. Тэгээд унтчихагаад нэг 20 орчим минутын дараа ахиж ирээд ахиж уйлаад ахиж мөөмөд тэгэл унтсан. Тэгэл бараг 4 цаг унтлаа. Тэгээ тэрнээс хойш гайгүйсэн. Одоо тэрнээс хойш ярих гайг байгаа. Бас өмнө нас гизэн дөрөө бас амар их уйлдаг байсан. Тэгээд уйлах тусам би тэгээ дагаа ядраад унтахгүй байгаа шүү дээ тэр хүч уйлаад. Би нэг хэсэг бүр амар их ядарсан. Одоо уйлж. Би тэгээ амар таргаарагдчихж магадгүй. Өөрийгөө харахаар амар таргаарагд. Гэхдээ нэг сэтгэл санаа манаагаар унахгүй л байгаа л да. Зүгээр л уус өмнөхөөс өөрчлөгдсөн болохоор гэхгүй. Гэхдээ өмнө ч бас нэг тийм турхай сайхан амьтан ч бас байгаагүй л дээ. Нэр. Түш. Буцаа унтчих юм ярэ. Үгүй ээ. Би ч юм сүнэ гэж хэлээ ээ. Сүнэ. Өөзөө. Вай, хөлийн орой. За хөлөө оруулж. За. Багтгаа байлоо. Энэ хараа илүү гарч мараад. За. Камера чирээстэй. Ёо хайта. Тэгээд камера гоё суйрлуулах гэж заяа. Гот хийлээ. За тэгээ хөхүүлчихэд дараад нь бичлэгээ. За одоо тэгээд гялс нэг талах ундаг шарж идэх гэж байна. Би бараг сүүлийн 12 хоног дандаа юм захиалж идсэн өдрөөр. Тэгээ бүр сүүлд ингэ захиалж идэх хоол олдгоо хэлчихдэг байлээ. Ерөөсөө нөгөө нэг талах ундаг шаргач зав гарахгүй тэгээ угаасаа залхуурээд тэгсэн байхгүй юу? Тэг өнөөдөр нэг юм ядаж зав гаргаж талах ундаг шарж идэх та. Тэгэл талах ундаг идэх. Манай яг уйлгал битээлээрээ заяа би л талах ундаг идэх. Тийм артс гэж суучих гэж бодлоо. Удахгүй нокрох гэж байх шиг байна. Нокронгууд нь нөгөөдгөө хий да. Гэтэ өдөр унтуулж болохгүй л дээ. Өдөр унтчихаар орой-оройс унтахгүй л. Гэтэ яхах өнөөдөртөө нэг өдөр унтулч та.
өвсөн амир их байгаа. Чи камер руу харч л та. Хай ээжийг үздэг найзуудаа гэрээ. Юу ий? Юу ий? Одоо жоохон хүнд болоод надад барихад жоохон хэцүү байгаа. Жоохон удаан барьж барихад аюу хэцүү тийм. За нөгөө нэг хийсэн ориогоо гаргаад ирлээ. Энэ болохоор ориотой нь. Энэ болохоор нөгөө бичэнтийг. За эхлээд бичэнтийг намсан. Оо яаж харуулах юм бэ? Яг чизкейк шиг хамтагдсан юм. Ямар гоё мэн үү? Би бол энийг байнга хийж идэж магадгүй л. За одоо нөгөөх нь хамсъя. Гэхдээ энэ миний хараа бүрэнгүүцэд хөрөөгүй юм шиг байна. Нэг цаг болж байхад хөрөгчнийсэн заяа. Одоо 9 цаг болж байна гэдэг чинь 8 цаг хөрөгчнийсэн. Тэгсэн мөртлөө яг тийм гоё юу биш байна. Энэ нэг TikTok-ийнх тэр болохоор яг тийм баг хөлтөө шахуу байсан шүү дээ. Хөрөгчөнд гэсэн мөртлөө хөлтөөчөнд ш. Тэгээ минийх ягаад тийм юм шиг юм бол миний хамир зөөлхөн байгаа юм гээд. Яа, ориотын бүр гоё юм аа. Яагаад гэвэл энэ бичэн жоохон хуурц болохоор яг гоё л юм л да. Гэтэ ориотой бол надад бүр амар таалагдчих. Янзын заавал турч үзэрэй. Мөн ингэ бичлэгэн дээр гардаг шиг гоё ингэж хуусч идмээр юм л та. Танч минийх нэг хөлөгтэй зарцааг байна. Яг нэг тийм бялуу шиг байна. Нэрэ. Ачи бялуун дуртай юм бол өстой гоё юм. Одоо би нэг юу хөлөгч нэг. Тэг нэг мөсөн жоохон юм зарим шиг болгож аваад тэгж идэж үзнэ. За оноо үгүй гэвэл энд 10-аас 10, энд 10-аас 9. Та нар гэртээ туршиж идэж үзээрэй за. Гоё юм. За өнөөдөр ингээд дотоод үлмэг нэг юм бичлэг хийлээ. Нөгөөд баг өглөө 19 ирсэн шүү дээ. Тэрнээс өшрөөс унтаагүй байж дөнгөсөө унтсан. Тэгээд тэр хугацаанд болохоор ингээд уйлал ангуулгаас авах хэрэгтэй шүү дээ. Тэг ингээд авч маавал ингээд юусарга бремер ядарсан байна. Тэгээд одоо унтсан байгаа дээр нь унтыг гэтээ нойрхгүй байна. Гэтээ унтахгүй болохгүй. Яг гэвэл шүн би баларна. Нэрээ цагаан сар болж байгаа юм биш үү? Маргааш битүүн юм байна. Монголд. Тэгээд өнөөдөр бол Солонгосын цагаан сар л та. Бас битүүн юм болов мэдэхгүй ямарчсан. Тэгээд гоё юм аа. Монгол хэлсэн бол гоё цагаан сар тэмдэглээ гоё ихгүй. Нэр өмнө жил миний бичлэг үзчихсэн хүмүүс сайхан бол би яг өмнө жилийн цагаан сараар тийм бичлэг хийдсэн шүү дээ. Бичлэн дээр хэлжсэн да. Би дараа жил заавал Монгол тэмдэглэнэ. Би ингээ гэрээ санаа дээр манаа дээр гэсэн чинь хамаагүй тэгж ам гарч болдгоо мэн. Тэгээ энэ жил ахяал тэмдэглэж чадсангүй Монголдоо. Тэгээ дараа жил тэмдэглэхийн төлөө намайг дэмжээрэй гэхгүй. Бүгдээрээ сар шиндээ сайхан шинэлээрээ. Бүгдээрээ 8 жилд. Баярлаа. Баяртай.